Энэ 10 хоногоос бол 10 хоногоос бол 4 өдөр намралтын өдөр байсан. Ажлын 6 өдөр байлаа. За би энэ ажлын 6 өдрийн 5 өдөр шүүхтэр ажилласан. За энэ тухай өчтөр би Сүхбаатар дүүргийн шүүхэд 79-оор хүсэлтээ гаргасан. За энэ 4 өдрийн хугацаанд би 2 хавц хэрэг танилцсан. Энэ хэрэг өөрөө 29 хавцтай. Тийм учраас шүүхийн хэргийн материалыг танилцж дуустал хуралдааныг хойшлуулж өгөөч. 28-9 хавц хэрэг байгаа учраас хэзээ танилцж дуусгаа бол хэн ч хэлж мэдэхгүй байна. Бурхан ч мэдэхгүй нэг. Шүүх хурлын мэтгэлцэн бол яг эргэтгэж байдалтайгаар явагдахгүй нь гэж ойлгож байна. Яагаад гэвэл яллах дүгнэлт нь одоо Ганбаатар буюу Бацүх нарыг яг адилхан хэмжээнд яллаад ороод ирсэн. Гэтэл өмгөөлөгч нь 2 хавцтай хэрэгтэй. Өнөөдөр зөвхөн 2 хавцтай хэрэгтэй танилцж байна. Тэгэхээр 29 хавцнаас 2-ыг танилцж байна гэдэг. Тэгэхээр энэ бол яг эргэтгэж улсын яллагчтай мэтгэлцэх боломжгүй болж байна. За шүүгч хос 2 өмгөөлөгч Алтан гэрэл Үлзийхүү нарын хүсэлтийг хүлээн авах үндэсгүй. За шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжтой гэсэн хариуга хавц зэрэг тавсаргасан гэдгээ хэлэхэд шүүгдэгчдийн өмгөөлөгч нар үйлчлүүлэгчээсээ татгалзах хүсэлтийг сөргүүлэн тавилаа. Улсын яллагч хуулийн үндэсгүй гэдэг тайлбарыг хэллээ. Та бүхний хуульд хандж байгаа хандлага энэ байгаа байдалд чинь бүх юмыг хуулийн дагуу шийдэх ёстой. Монгол улсад Монгол улсын хууль хүчин төгөлдөр хэрэгжих ёстой гэж боддог өмгөөлөгч миний чиг хандлагатай нийцэхгүй. Өөрөөр хэлэх юм бол миний мэдлэг мэргэжил энд хүрэхгүй юм байна. Ингээд ер нь хатуухан хэлэхэд энийг захиалгатай жүжигт үүрэг гүйцэтгэж зогсдог хүмүүс биш ээ өмгөөлөгч нар. Тийм учраас өнөөдөр биеийн шүүх хуралдаан дээр амар бол гэдэг үнийг өмгөөлсөн шалгаагүй юм байна. Өмгөөлөөгүй ч шалгаагүй юм байна. Эрүүгийн байдлыг шийдэх бол 229 дээр шүүх захимж гаргана гэж заасан болохоос биш шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэнэ гэж заагаагүй маа. Монголын өмгөөлөгчдийн холбооны ёс зүйн дүрмийн 8-6-д байгаа юм. Ямар тохиолдолд өмгөөлөгч үйлчлүүлэгчээсээ татгалзаж болох вэ гэдэг. Энэ зүйл залтыг бариад би энэ өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийн 8-6-д заасан эрхээ эдлээд үйлчлүүлэгчээс өмгөөлүүлэхээр тавьсан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байна. Энийгээ би албан ёсоор гэж мэддэгдээд энэ шүүх хуралдаанд оролцох боломжгүй болох юм мэдчихжээ. Харин амар бол гэдэг хүн өмгөөлөх хуульчид тусцаа авах хэрэгтэй шүү гэдгийг сануулж байна. За энэ хүсэлт өгч. Өмгөөлөгч бид нар хууль заасан эрх үүргийнхээ дагуу хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хуулийн хүрээнд ямар нэгэн санал хүсэл гомдлоо тухайн хэрэгтэй холбогдуулаад шат болгонд нь ингэж өсөлтүүдээ тавьж явж байгаа. Гэтэл үүнийг өнөөдөр энэ хэрэгт өмгөөлөгчөөр орсон өдрөөс эхлээд энэ маань одоо бидэнд өгч байгаа ганц хариу бол дандаа боломжгүй. Эсвэл энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй. Тэр юу гэдэг дээд шатнд нь тийш нээшин гэсэн иймэрхүү тийм утга гитүүлэг хүсэлтүүдийг бид нарт удаа өгч байна. Тэгэхээр өмгөөлөгч миний би ч гэсэн үнэхээр энэ хуулийг одоо бид нар ойлгож нэг мөр хэрэгж хэрэглэхэд миний мэдлэг одоо юу гэдгийг одоо мэрэгжлийн одоо ур чадвар дутагдаад байгаа мó энийг бол би өөрөө бас сайн ойлгохгүй байна. Тийм учраас ёс зүйн дүрмийнхээ 8-6-аас үндэслэр мөн адилхан татгалзаж байна. Эрүүгийн байдлын шийдэх хуулийн 229-оор бол төдөлж өстой хэрэг яваад байна гэдэг дээр бид эсэргүүцлээ илэрхийлж байгаа. Ингээд хүч дутаж байгаа учраас энэ нэрийг хүмүүсээс татгалзаж байгаа. Үйлчлүүлэгчээсээ татгалзах гэдэг бол өмгөөлөгчийн би өөрөө адилхан өмгөөлөгч учраас нөгөө өмгөөлийн тухай хуулийн дагуу бүрэн тууштай өмгөөлөх гэж байгаа шүү дээ. Бүрэн тууштай гэдэг зарчим бас юу болж гэнэ вэ? Энэ талаар бас та нар бодолцооч. Тэгээ асуудал бол нөгөө шүүх эцсийн шийдвэр гаргана шүү дээ. Тийм л байд суурьтай байна. Энэ хэрэг маань өөрөөр хэлбэл одоо өнөөдрийн нэр бүхий 4 шүүгдэгчийг 2012-ны 2 сарын 16-ны өдөр шиг санаж байна. Энэ өдөр одоо шүүхэд шилжүүлэх шийдвэрийг шүүх гаргасан гэж би ойлгож байгаа. Тэгэхээр энэ ялагдагчийг шүүх шилжүүлэхийн үед бол ийм санал хүсэлт гараагүй учраас энэ 229 дугаар зүйл заасны дагуу хэргийг төдгүүлзэх юм хууль зүйнсэлгүй гэж үзэж байна. За нэгэнт ялагдагчийг шүүх шилжүүлсэн учраас эрүүгийн байдлын хуулийн 32 дугаар бүлэгт заасан шүүх хуралдааны ерөнхий нөхцөлөө бид нар барих хэрэгтэй байна. Үндэслэлтэй байх гэж үзэж байна. Энэ ерөнхий нөхцөлийн 247 дугаар зүйлд бол шүүх хэргийг төдгөлзүүлэх. Тэгэхээр энэ хэргийг төдгөлзүүлэх энэ үндслэлд энэ зүйл заасан үндслэлд үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн гэдэг ийм хэргийг төдгөлзөх үндслэлд бол заагаагүй. Тэгэхээр шүүх хуралдааны бэлтгэл хангах үе шат дууссан. Шүүх хуралдааны энэ үед бол энэ үндслэлээр буюу одоо өмгөөлөгч нар тавьж байгаа үндслэлээр хэрэг төдгөлзөх юм хууль зүйн үндэслэл гэж үзэж байна. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд бол 229 дугаар зүйл маань өөрөө шүүгч дараах үндслэл байвал одоо хэргийг төдгөлзүүлнэ гэж шүүгчд хандсан энэ субъектээр 247 дугаар зүйл маань өөрөөр хэлбэл шүүх бүрэлдэхүүн буюу шүүх гэсэн юм шүүх хэрэг төдгөлзүүлэх тал дээр юм заалт байгаа. Тэгэхээр эндээс үзэхэд бол үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэн гэдэг асуудлаар өнөөдөр энэ хэргийг төдгөлзүүлэх юм хууль зүйн үндэслэл бол байхгүй гэсэн юм байр суртаа байна.
Иймхүү шүүгч өмгөөлөгчдийн дунд маргаан дэгдэж шүүх бүрэлдэхүүн хэрэгхийг шийдэхээр зөвлөлдсөн юм. За энэ мөчөөр дотогш орсон бидний сурвалжлах хийх үйл явц хязгаарлагдсан. За шүүх бүрэлдэхүүн зөвлөдөд шийдвэрээ гаргаагүй байхад өмгөөлөгч нар шүүх хурлыг хайж явсан байна. За ингээд цагдаагийн дарга нарыг шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшилж байна л та.